Сайн байцгаана уу? Өдрийн мэндэ. За хүмүүс чатараас креатины талаар их асуусан байсан. Тэгээд товчхон одоо хариулчих гэж бодож байна. Тэгээд креатин гэдэг бодис маань бол одоо хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн гэж үздэг. Тэгээд булчинд одоо ус татна. Дээрээс нь хүний одоо энергийн түвшин нэмнэ гэсэн үг. Тэгэхээр шууд үйлчлэлээр одоо ингээд шууд үүсгэж гисэн. Ерөнхийдөө бол одоо чиний биеинд байгаа энергийн түвшиг нэмэгдүүлж огцом хүч гаргах тесрэлттэй тэгээд тиймэрхүү дасгалуудыг хийхэд бол илүү сайн үр дүн нөлөө үзүүлнэ гэсэн үг ээ. Тэгээд өдрийн уух дооз нь бол нэг 3-5 г орчмыг уудаг. Тэгээд хизээ уух вэ гэхлээр ерөнхийдөө одоо бие масс нэмэгч байгаа юу, хүч нэмэгч байгаа юу тэрнээс шалтгаалаад бэлтгэлийн өмнө, бэлтгэлийн дараа эсвэл хоолтойгоо ч юм уу ингээд бол ууж болно. За тэгээд креатин гэдэг бодис маань одоо сүүлийн үед бол ерөнхийдөө бүр илүү өргөн ашиглагдаж ирж байгаа. Креатин нь өөрөө хүний биед бол одоо байдаг бодис юм аа. Зарим хүмүүс бол одоо булчингийн хальсны уурагч гэж ярьдаг. За тэгээд креатиныг ууж хэрэглэхэд тодорхой хугацааны дараа биеийн жим бол нэг ойролцоогоор 500-аас 1.5 кг нэмээд эхэлдэг. За энэ нь бол одоо бас нэг тийм санаа зовх зүйл биш ээ. Ерөнхийдөө булчинд ус татаад ирэхээр биеийн жин нэмэгдэж гин гэсэн үг. Креатиныг ууснаар энергийн түвшинг нэмснээр таны одоо тесрэлт хүчний үзүүлэлт нэмэгдэн, булчингийн дүүргэлт сайжирна. За ингээд ирэхлээр хүч нэмэгдэхээр бол та илүү жин өргөж эхэлнэ гэсэн үг. Илүү жин өргөөд жин аваад эхлэхээр булчингийн масс нэмэгдэнэ л гэсэн үг. Бөөрийн асуудалтай хүмүүс бол одоо бас бодолцож үзэх хэрэгтэй. Шууд утгаараа бөөрөнд одоо ачаал өгөхгүй ч гэсэн ус маш сайн уухгүй бол креатин ууж байгаа бол болдгоо. Яагаад гэвэл булчинд ус татдаг учраас. Тэгэхээр бас эмчээс заавар зөвлөмж авах хэрэгтэй. Креатин уухад одоо яаж нөлөөлж байна? Хоёрдугаар креатиныг найруулахад одоо цэвэр креатин бол тийм нэг юм тунд сүсдэг шүү дээ, тий. Бас тэр утгаараа зарим хүмүүс бол одоо бөөрөнд бас ачаал өгдөг гэж үздэг. Тэгэхээр креатиныг одоо уухдаа ус маш сайн уугаараа гэж зөвлөх байна да. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Мөн одоо манай дээр сууц тэлэгч амино BC зэрэг бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тэгээд албан ёсны худалдан борлуулах хэрэгтэй. Европт үйлдвэрлэдэг ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Захиалаад хөргүүлээд аваараа гэд нэг реклам хийчихье да.